За яриад байсан дөрөв нуурынхаа миний хамгийн дуртай нуур буюу хяргас нуур дээр бүгдээрээ хүрээд ирлээ. 2 өдөр давхсан тий. Тэгсэн. 2 өдөр давхлаа. Энд чинь тэгээд ямар газар нь вэ? Хэцүү хад. Хэцүү хад. Ингээ хідэн талаараа гоё хад. Чи одоо иргэнд хэдүүдээ ирсэн? Нэг настайгаас хойш ирсэн гэхэр чи за бараг 10 гаруй удаа юу? 10 гаруй удаа. 10 гаруй удаа яг энд ирээд. Тийм За байна. нөгөө эрг нь бас байгаа шүү дээ. Хар тэрмэс. Хар тэрмэс дээр бас бид нар очдог. Энд бас ихэвчлэн ирдэг тийм ээ. Тийм. Ер нь ихэвчлэн юм бие лав энд ирэх их дуртай. Ягаад гэвэл хар тэрмэсийн эргээс орох юм бол хяргас нуур одоо ивсэлтэй тий. Энэчнээ бол айгуу гоё чулуутай. Чулуу нь яг ингээд усандаа ороод гараад ирэнгүүт айгуу гоё халцсан ингээд дулаацаад иж тий. Өстөд гоё. Тий. За тэгээд аваа энэ хаднууд дээр чинь одоо хэцүү хаднууд дээр нэг шувуу үрэлдэг байсан. Ямар шувуу үрэлдэг байлаа? Тэг ягаад одоо байха бэлдсэн чинь хар галуу. Аха. Хар галуу бид нар ингээ 90-ад оны сүүлчээр бараг чамаа гараг байхад бид нар ирж эхэлсэн. Тэгээд хар галуу хөөрөлдөг байсан. Тэгээд энэ усын төвшин яг өндөр байж байгаа. Энэ усын төвш одоо жоохон бууцсан. Тэгэнгүүт хүмүүс нөгөө хар галуу үүрээ зассан хад руу очдог болоод тэгээд хар галуу дөрвчихсэн. Тэгээд усын төвш нэлээ бас бууцсан шүү 90-ад оныхоос. Тэгээд бас хар галууч нөгөө айгүй их загас иддэг. Бараг бүтнээр нь шахуу иддэг гэлөө. Загасын бүтнээр нь ингэ. Амар шувуу шүү. Тэгээд аваа загас гэснээс одоо энэ дотор чинь ямар загас идэв? Энд одоо аав нэг сайн мэдгүй. Алтан шар сугас гэж нэг төрлийн загас байдаг л гэж одоо энэ загасчид ярьдаг. Одоо энэ загасчин нөхдөд бас уурга шидээл те. Сая загас гаргаж ирэл байгаа үстэй. Энд хүүхдүүд сайхан усанд нь ороод бужигнаад энэ их гоё газар л да. Ер нь хяргас нуур бол аль зэрэг дээр нь очисон үнэхээр бас гоё шүү. Нөгөө хар тэрэмсийн эрг нь болохоор замын хажууханд учраас хүмүүс их дуртай. За баярлаа.